За өнөөдрийн хичээл нь болохоор эсэлдэх болон шатах урвалын ялгаа гэдэг хичээл байх нэ. За өөрөөр энийг бас химийн энерги буюу түлхний шатах урвал гэдэг нэртэй хичээлээр 8 дугаар ангид ордог. За энерги болохоор ингээд дотроо янз янзын хэлбэрүүдтэй байт юм байна л да. Хүүхдүүд эндээс харж байгаа энэ энергийн хэлбэрүүдийг сайхан тайлбарлаад өгөөрэй. Механик гэдэг нь одоо хүний гараар хөдөлж байгаа зүйл. Тийм. Аха. Тийм. Механик хүчээр хөдөлж байгаа. Аха. Дараагийнх нь за ямар нэгэн зүйл шатах юм бол нөгөө нэг яаж харж байгаа тийм ээ. Тийм. Өөр хэлбэл химийн урвал явагдаад тэндээс дулаан ялгарч байгаа юм бол дулааны энерги. За цахилгаан цагтдаг ч юм уу те ямар нэгэн байгаль дээр үзэгдэл явагдаж байгаа юм бол тэр чинь цахилгаан цагжина гэдэг чинь цахилгааны энерги тэндээс үүсэж ийн гэсэн үг шүү дээ. За одоо бидний бие дотор ч гэсэн ингээ хоол боловсруулахад энерги хэрэгтэй байна л да. Хүмүүс ингэдэг гинэ хэтэрхий их хоол идчихээрээ ядардаг гинэ. Яагаад гэдэм бол хүмүүс тэгдэж штэ тэг бүр ингээд хэтэрхий хоол идчихээрээ бүр ингээд тулчлаа бүр ядарчлаа яах гэд санаандгүй тэгж хэлдэг дээ. Уул нь хоол идж байгаа юм чи тэр хүн хүчтэй болмоор юм те тэгтэл яагаад ядарч байгаа юм бол нөгөө биологийн энергинд яг үнэ. Тэр хоол хүний цусан шимэгдэх хүртэлнийг тодорхой хугацаа хэрэгтэй болно доо. Яг тэр хооронд яах нь биологийн энерги хэрэг болоод тэр хоолыг боловсруулдаг юм байна хүн өөртөө. Өөрөөр хэлбэл хоолыг боловсруулахад бас энерги хэрэгтэй байх нь шүү дээ. Одоо бүр ингээ биеийн хэтэрхий сүлдсэн хүмүүст бол их хэмжээний хоол өгдөггүй шүү дээ тий эмнэлэгт. Тэгэхээр яах нь бүр ингээ бүтэлсэн амархан шингэж болохоор жоохон хэмжээтэй хоол өгдөг шүү дээ. Тэр нь болохоор хоол боловсруулахад хэрэгтэй биологийн энерги хэрэг байгаагаас хамаард юм байна. За тэгээд нүүрс мод төрж шатах гэх мэт химийн урвалууд явагдахаар тэндээс химийн энерги гэж үүсдэг байна. За энерги бол ингээд дотроо олон төрөл байдаг юм байна л та. Цахилгааны энерги, механик энерги, дулааны энерги, химийн энерги гэх мэт ийм олон төрөл байдаг юм байна. Энэ дотроос өнөөдөр бүгдээрээ шатах урвалын талаар үзэх гэж байна. Өөрөөр хэлбэл дулааны энергийн талаар үзэх гэж байна. За хүүхдүүд эндээс уншиж байгаад тийм ээ манай улсны нүүрсийн хэрэглээ ер нь дэлхийд даяар хэрэгжилж байгаа нүүрсний хэрэглээг хэлээд өгөөрэй. Одоо энэ текстүүдийг сайхан уншиж байгаад яриад өгөх нь шүү дээ. За цэлмэг болохоор энэ дээдлийн те одоо энэ бор дээр байгааг нь яриад тэмүүл болохоор цагаан дээр байгааг нь ярина. За багш нь тэгээ хуваарлцгаая. За хүүхдүүд уншиж доосон готлоо шууд яриад явчих юм шүү. За
Эхний дээр Монгол улсын жишээн дээрээс аваад явъя тийм ээ. За багш. Одоо манай бол жилд дунджаар 6-аас 7 сая тонн нүүрсийг дулааны цахилгаан станцд хэрэглэдэг гэж байна. Тэгээд ер нь нүүрснээс дулааны энерги гаргаж аваад тэрүүнгээрээ цахилгааны эрчим хүчээ хангаад. Тэгээд нүүрсийг шатаагаад цахилгааныхаа 95% орчим хувийг нь гаргаж авдаг гэж. Тийм байгааз тэгэхээр нүүрсийг бол ингээд зөвхөн дулаан гаргаж авахд хэрэглэдэг биш те. Бараг дийлэнх нүүрсийг юунд хэрэглээд байдаг болно? Нүүрсний дийлэнх хэсгийг Хэсгийг нь нөгөө цахилгааны эрчим хүч гаргахад хэрэгэлдэг. яг үнэ цахилгаан гаргаж авахд хэрэглэдэг юм байна. За сайн байна. За одоо тэгмэл дэлхийн хэмжээнд яаж хэрэгжилж юм тийм ээ яриад өгөөрэй. Одоогийн байдлаар нөгөө дэлхийн нүүрсний жилийн хэрэглээ нь 7 тэрбум тонн байдаг. Тэгээд бараг 75% нь цахилгаан гаргаж авах зориулагдсан. Тэгээд хамгийн их нүүрс хэрэглэдэг хоёр улс нь Бүгд найрамд Хятад ард улс, энэ хоёр улс жилд 1.7 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг. Дэлхий дээр үйлдвэрлэж буй нийт эрчим хүчний 40%-ийг нүүрснээс гарган авдаг. Харин Америк нэгдсэн улс энэ хэмжээ 49% байна гэж байна. Тэгвэл хүүхдүүдээ Хятад болон энтгэгт ингээд маш их хэмжээний нүүрс хэрэглээд ичтэй те. Яагаад гэдэг юм бол яа заавал энэ хоёр улс гэж Тогоо эсвэл их хүү амтаар болохоор тэгээд яг үнэ. Тийм яг зөв байна. Их хүн намтай тэгээд юм хотжсон соёлтой улсууд гэжтэй те. Тэгэхээр яах нь их хэмжээний цахилгаан зарцуулдаг байх нь шүү дээ. Тэгээд цахилгаандаа болохоор маш их хэмжээний нүүрс хэрэглэдэг те. Нийт нүүрснийхаа 75%-ийг нь цахилгаан гаргаж авахд хэрэглэдэг гэж байгааз. Тэгэхээр тэр олон хүн нам чинь бүгдээрээ ингээд цахилгаан хэрэглэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгонд яах нь нүүрсний хэрэглээ бол нэмэгдээд явж байна гэсэн үг. За нүүрс бол дэлхийд даяараа ингэж их хэрэглэгддэг юм байна. За манай монголчууд гэсэн чинь бас байнга жилийн 4 улирал бол нүүрс хэрэглэдэг ард түмэн биш тийм ээ. Улаанбаатар сүүлийн үед байнга нүүрс хэрэглээд байгаа болохоос хөдөө орон нутагт бол бас яг байнга нүүрс хэрэглээд байгаа биш шүү дээ. Өвөл ч гэсэн байнга нүүрс хэрэглэж байгаа биш. Аргал мод гэх мэттэй бусад одоо шатах зүйлсийг ч гэсэн хэрэглэж байгаа. За одоо бүхрүүд энэ асуултуудыг уншаад хариулаад явчихъя. За ингэнэ. Манай монголчууд эртнээс аргал мод нүүрс зэргийг бол ахуй амьдралдаа өргөн хэрэглэсээр ирсэн. За тэгсэн чинь эдгээр түлшийг шатаахад ямар нэгэн юм хувирал өөрчлөлт бол илэрдэг штэ тийм ээ. За аргал мод нүүрс зэргийг шатаасны дараа өнгө болон хэлбэр нь өөрчлөгддөг үү гэсэн байна. Яаж өөрчлөгддөг вэ? Өөрчлөгдөг. Өнгө нь харлаад үнэр нь ингээд шатсан үнэртэй л болж байна шүү дээ. За тэгвэл өнгө нь өөрчлөгдөж байна, үнэр нь өөрчлөгдөж байна, хэлбэр нь өөрчлөгдөх үү? Баг зэрэг өөрчлөгдөнө. Өөрчлөгдөн. Тэгээ үнс олол хуурчж байгаа шүү тийм ээ. За тэгэхээр энэ химийн уруулаа, физикийн уруулаа? Одоо химийн уруулаа, физикийн уруулаа? Химийн урал. За сайн байна. Тэгэхээр тийм химийн урал явуулж байгаа гэсэн үг тийм ээ. За түлш шатаж байгаа гэжтэй. Химийн урал явагдахаар чи ингээд нэг юм шинж тэмдгүүдээр нь таньдаг да. За тийм шинж тэмдгээр химийн урал явагдсан гэдгийг мэдэж байна гэд түлш шатаж байгаа гэ ямар шинж тэмдгээр нь мэдэх боломжтой байдаг вэ? Гэрэл гаргана. За сайн байна. Нэгдүгээр гэрэл гаргана. Дулаан агаар ялгаруулна. Дулаан ялгаруулна. За сайн байна. Гэрэл дулаан ялгаруулах юм байна. Өөр өнгөн тийм тод. Яг үнэ өнгө өнөр нь хувирна тийм ээ. Гэрэл дулаан ялгаруулна, өнгө өнөр нь хувирна. За сайн байна. За тэгэхээр эдгээр түлшний аль нь хамгийн их илжтэй вэ? Яагаад гинэ аргал мод нүүрс хувийн? Нүүрс. Мод юм болов? Нүүрс гэдэг нь бол зөв байна. Яагаад нүүрс юм бол? Нэгдэг юм байна. Нүүрс бол өн удаан жилийн турш газрын хөрсөн доор байсан ч тий. Тэгэхээр нягт ихтэй
дулаан багтаамж өндөртэй байгаа. Тэгээд яг нь тийм нэгт ихтэй нүүрсмэн шатахаараа их хэмжээний дулааны гадагшаа ялгаруулахаас гадна нэгт учраас харьцангуй удаан шатдаг байна. Аргалтай харьцуулахад нүүрс бол хамаагүй удаан шатдаг шүү дээ, тий. Аргал болохоор юм нэгт багтай хөнгөн байдаг шүү дээ. Нүүрс болохоор нэгт ихтэй хүнд нэгт ихтэй хүнд болохоор илүү удаан шатна, илүү их илж ялгаруулдаг юм байна. Бас нөгөө өөрөө юм бүрэн сайн шатдаг учраас. За Багш мод яасан? Мод шаттай. тийм мод нүүрсний дараа орж байгаа юм шүү. Мод бол нүүрс шиг тэгж удаан шатж чадахгүй. Нүүрс шиг бүр тийм те их хэмжээний энергийг бас ялгаруулдаггүй юм байна л да. Нүүрсийг бодвол арай жоохон бага. За танай амьдарч байгаа орон нутагт хамгийн нийлбэг байдаг түлш аль нь вэ гинэ. За одоо хүүхдүүд өөрсдийнхөө амьдарч байгаа зүйлийг бодож байгаа хэрэг. Аргал мод. За тий аргал мод бас байж болно те. Яа тэгвэл хүмүүс ингээл ер нь бол хөдөө бол нүүрс түлхээс илүү аргал болон мод түлж байгаа шүү дээ. Арай эко амьдардаг те. Модоо түгээд түлээл аргалаа түгээл түлчдэг шүү дээ. Ямар нэгэн байгалийн бохирдол байхгүй. За хот суурин газруудад юуг хамгийн их түлээд байгаа лээ? Нүүрс нөгөө сайжруулсан түлш гэдэг. Тийм яг үнэ. За ийм юм байна. За ямар онцлогтой вэ гэхээр ямар онцлогтой юм бол хотынхын яга заавал нүүрс хэрэглээд орон нутгад байх юм бол их хүчтэй мод аргал хэрэглээд байгаа юм бол Хотод арай их цахилгаан гаргаж авах хэрэгтэй болохоор. за байж болж юм. За өөр Гэр оролттой болохоор гэж байна. Тэгээд хотод одоо ингээд та нар аргал түлье бодъё л. Аргал ер нь хаас айгуу зарах уу? Зарахгүй. зарахгүй. Тэр олдц бас хамаатай байгаа зүгтээ тий. За тийм байна. За одоо эндээс өчтөө тийм ээ шатах ургал гэж юу хэлдэг юм бэ гэдэг талаар авч үзье. За хүүхдүүд эндээс уншиж байгаад шатах ургал гэж юу хэлдэг юм бэ гэдгийг багшлаа сайхан тайлбарлаад хэлээд өгөөрэй. Зөвхөн багш шатах уруул юм уу? Тийм ээ. Зөвхөн шатах ургал шүү. Яг энэ байгаагаар ингээд ямар нэгэн бодис гээд энийг бол ингээд бүгд уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр маш товч хамгийн гол зүйл энэ л хэлээд өгөөрэй. Ямар нэгэн бодис хүчил дөрөгчтэй оруулалт орох юм бол гэрэл ялгаруулж гэрэл асчаас дулаан ялгаруулдаг. Тэгээд энийг шатах уруул гэдэг. За тийм байна. За болж. За хэлмэг бас өөрийнхөө хариулаад өгөөрэй. Хими оруулалт илрэх энергийг нь хими энерги гэх тийм түлш мүш энергийн дулааны энерги тийм хувьд. Тэгээ бас нүүрс төрөгчдөр хүчил төрөгчийг нэмээд тийм юм шатах урвал бас юм гэж байна. За байж болж байна. За тэгэхээр ингэдэг яг сая хэлсэн те хүчил төрөгчтэй харилцан үйлчлээж шатах урвалаар заавал гэрэл ялгардаг. Та нар нэг тийм гэрэл ялгарахгүйгээр шатж байгаа юм харж ирсэн үү? Бид нар ингэж юм шатах юм бол хардаг те. Хөө тэр юм шатчих штэ гээд хараад мэдчихээн гэдэг чинь яагаад юм гэсэн үг лээ? Шатж байгаа. Тийм шатж байгаа гэрэл гаргаж байгаа тий. За тэгээд альва зүйл шатчих бол ингээ хүмүүс хол агаараа гэдэг чинь наа чи шатчийн хоолой гэж дулаан ялгаруулдаг учраас ингэж хэлдэг юм байна. За тий. Тэгэхээр шатах урвалаар заавал гэрэл болон дулаан ялгардаг юм байна. За тэгээд хүчний шаталтаар одоо ингээ хими энерги үүсдэг. Одоо ингээ түлш шатж гинэ. Жишээ нь одоо нүүрс байлаа тий. Нүүрсээ гол хэсэг нүүрс төрөгч шатлаа. Хүчил төрөгчтэй уралд ороод нүүрс төрөгчийн диоксид үүслээ. За тэгсэн чинь энэ бол ингээ хими уруул ч дээ. Энэ ялгарч байгаа энерги нь штэ тийм ээ. Эндээс хими уруул явагдаад ер нь хими энерги ялгардаг гэж үздэг. А энэ хими энерги нь болохоор дотроо олон төрөл байж болно. За дуу юу ч чадж байгаа дуу сонсогддог штэ ингээд төвсрээд тэрийг
дууны энерги гэж хэлж байна. Оч үсэрж явах юм бол дууны энерги, дулаан гарч явах юм бол дулааны энерги, гэрэл гарч явах юм бол яг нь гэрлийн энерги гэх мэтээр маш олон төрлийн энерги шатах уруулаас ялгардаг юм байна. За тэгэхээр хүүхдүүд энэ хэсэг дээрээсээ те энэ шатах уруул гэдгийг заавал тэмдэглэж авах хэрэгтэй шүү. За дараа нь одоо бид нарын амьсгалж байгаа агаар бид нар ч ингээд өөрсдөө хүчил төрөгчөөр амьсгалж ингээл яриад идэг да. Яг үүндээ бид нэр яг хүчил төрөгчөөр амьсгалаад байгаа юм уу? Аль эсвэл агаарын найрлаганд өөр хий бас байгаад байна уу? Агаар гэж зөвхөн хүчил төрөгчөө эсвэл хүчил төрөгчөөс бусад хий бас байгаад байна уу? Бусад хий Бусдхий. Бас байдаг те. Одоо ийм олон төрлийн хий байдаг юм байна. За аарын биелэх хэсгийг ямар хий эзэлдэг вэ? Хүчил төрөгч бол биш тийм ээ. азот. Азот. Азот хэдэн хувь бэ? 78%. 78%. За бидний одоо яг ингээ агаараас амьсгалаад байгаа хүчил төрөгч хэдэн хувь юм бол? 21%. 21%. За нүд сүвчний хий хэдэн хувь юм бол? 0.35. За тэгээ инертийн хий, усны уур, тоос тоосонцор гэх мэт те маш олон одоо зүйлс бол агаарт байрладаг тэгээ оршдог. За тэгэхээр хүн боловч те 100% хүчил төрөгчийг лабораторид гаргаад авч чадна. Ер нь бол ямар ч хиймч хүн ер нь 100% хүчил төрөгчийг бол гаргачих шүү. Харин тэр 100% хүчил төрөгчөөрөө хүн амьсгал үл яах бол та нар юу гэж бодож байна? Нэг нөхөр ингээд лабораторид 100% хүчил төрөгч гаргаад авчлаа. За одоо жишээ нь багш нь одоо хиймчтэй те. За 100% хүчил төрөгч лабораторид гаргаад авчлаа. Энэ бол ингээд байж болохгүй бол нэг тийм хэцүү биш. За гаргачлаа. Одоо ингээд сайхан цэвэр агаараар амьсгалъя гэд 100% хүчил төрөгчөөрөө амьсгалах болов? Амьсгалахгүй. За яагаад амьсгалахгүй вэ? За та ингээд зөвхөн хүчил төрөгч өгвөл Азот зөвхөн хүчил төрөгч нь орсон байна. Тийм яг үнэ. За бид нар бол эцэстээ яг үнийг ингээд хүчил төрөгчөөр амьсгалаад байгаа гэдэг нь бол үнэн. Өөрөөр хэлбэл агаарын хүчил төрөгч бол бидний эд дэсэн зөөгдөж очиод бид нар бол хүчил төрөгчөөр амьсгалж байна уу гэвэл тийм. Гэхдээ бид нар ийм хүчил төрөгч азот нүүрс хүчлийн инертийн хийтэй юм холимгоор амьсгалт юм байна. Одоо яг ийм холимгоортэй амьсгалдаг. Тиймээс хүчил төрөгч нь бол бидний биед чухал үүрэг гүйцэтгэх юм байна. За тэгэхээр хүн бол нэг юм 21% хүчил төрөгчөөр бол амьсгаж амьдэрдэг юм биш үү те 100% биш тийм ээ. Тэгэхээр 100% хүчил төрөгч байх юм бол сонирхоод өнөрлж үзэх нь бол дэмий юм байна. Ер нь хэрэггүй. Яг тэгвэл бидний бие одоо юм 100% хүчил төрөгчтэй орчинд амьдэрдэг биш шүү дээ те. Бид нар бол 21% хүчил төрөгчтэй орчинд амьдэрдэг хүмүүс учраас 100% хүчил төрөгчийг бол шууд өөрөө өнөрлж үзэх гээд хахад шаардлагагүй дэмий яах нэ. За тэгээд өгтүүдээ хардаа энэ хэсгээ ингээд бичээд авах юм шүү. За бичиж авчихад одоо багш нь ингээд рекординг хийгээд өгчөж байгаа тий. Дараа нь рекордоо ингээд зогсоогоод бичээд авчихнаа. За тэгээд асуултын энэ доотлын нэг асуултад байгааз энэ асуултуудад ингээд асуултаа бичиж болно, бичихгүй байсан ч болно. Ямар ч байсан дугаарыг тавиад хариулах нэ. За энэ дээр болохоор хүүхдүүдээ шатах уруул болон эсэлтэх уруул хоёрыг харуулсан байгаа байхгүй юу? За эхнийх нь бол ингээ яа харахгүй гал гараад шатж байгаа өстэй тийм ээ. Дэрэг дулаа ялгараад. За хоёр дахь нь болохоор ингээ зэврээд эсэлдэж байна. За тэгэхээр одоо хардаа юм. Өгтлийн энэ гал гарч байгааг болохоор шатах уруул гэж бид нар хэлдэг дээ. Артлын өнгө нь хуурж байгааг болохоор эсэлдэх уруул гэж хэлдэг ээ. За одоо болохоор шатах болон эсэлдэх уруулын ялгааг үзэх гэж байна. Манай өнөөдрийн хичээл чинь шатах ба эсэлдэх уруул гэдэг. За шатах уруулын талаар бол сая ярилцчихлаа. Эсэлдэх уруул нь шатах уруулаас юугаараа ялгаатай юм бол өнгө нь өөрчлөгдөд дулаан ялгардаг, гэрэл ялгардаг болох. За болж байна. Яг үнэ. Шатах уруул, эсэлдэх уруул хоёр юугаараа ижлэх юм бол өнгөөрөө. За төвчлээ. За одоо бүгдээрээ ижлэхийн хэсгийг нь хардаа. Зис мөнгө зэрэг металлууд өвчтэй те агаарын хүчил төрөвчтэй харилцан үйлчилж. Агаарын хүчил төрөвч байхгүй байсан бол те
төмөр зэврэхгүй байсан. Зис одоо ингэж цэнхэр өнгөтэй болохгүй байсан. Мөнгө халбаг болохоор яах нь ингэж харлахгүй байсан. Агаарын хүчил төрч орж ирээд эдгээр нийтлүүдтэй тийм ээ эдгээр металлуудтай урвалд ороод за тэгээд өнгө нь хувирж байна. Үүнийг болохоор эсэлдэх урвал гэж хэлж байгаа. Агаарын хүчил төрч орж ирээд урвалд ороод тийм ээ одоо ингэж өнгө нь хувираад химийн урвал явж байгааз энийг эсэлдэх урвал гэж хэлж байна. За тэгэхээр шатах урвал эсэлдэх урвал хоёр юугаараа ижилхэн байна вэ? Хоёулаа хүчил төрөгчтэй харилцан үйлчлдэг. Тийм. Хоёулаа хүчил төрөгчтэй харилцан үйлчлдэг тийм тий. За тэгсэн чинь шатах урвал нь яагаад эсэлдэх урвал нь яагаад байгаа юм лээ? Шатах урвал дээр нь Дулаан ялгаруулж гэрэл. Дулаан ялгаруулнаад гэрэл ялгаруулдаг. Харин эсэлдэх урвал нь Дулаан ялгаруулдаггүй гэрэл хэлдэг. гэрэл гардаг. За болж юм. За хүүхдүүдийн хариулт зүг байна. За энэ тэгэхээр яг сая хариулсныхаа дагуу хүүхдүүд ингээд шатах урвал болон эсэлдэх урвалынхаа талаар дэвтэр дээр тэмдэглээд авах юм шүү. За эсэлдэх урвалын хүүхдүүдийн хариулсан хариултууд ерөнхийдөө энэ доор байгаа хэсэгтээ төстэй байна тийм ээ баг зэрэг. За тэгээ хариулаад дэвтэр дээр бичиж дараа хүүхдүүд минь шатах урвал бол маш хурдан явагддаг юм байна. Одоо тий ингээд шатах урвал ингээд хэдэн жилээр ингээд нэг юм шатаад байж ингэж байдаггүй үстэй тий. Шатах урвал хөвчлэн хэр хугацаанд явагддаг юм бол Та хурдан хугацаанд л явагдах та. хурдан хугацаанд л явагддаг юм байна да. Эсэгдэх урвал их болов төмөр ингээд эргээ харсан чинь тий жоохон нишийн төмөр хадас ачиж тавгуутлаа эргээ харсан чинь зэвэрсэн байна гэж бах уу? Байхгүй. Тийм тэр чинь одоо ингээд тэндээ удаан байх хэрэгтэй шүү дээ тий удаан байж зэвэрнэ. За тэгэхээр эсэгдэх урвал бол харьцангуй удаан явагддаг юм байна. За одоо гол хэсгийг гаргаад ирээ. За тэгээ хүүхдүүдийн 4-р дасгал байгааз одоо бүгдээрээ 4-р дасгалыг ярилцъя. Энэ дээр одоо ингээд хид хідэн төрлийн түлш өгсөн байна. Түлш гэрээ заавал мод нүүрс байх албагүй. Байгалийн хий, пропан, ус төрөгч, октан буюу бензин байж болно. Бензиний химийн нэршил нь октан баггүй юу? За эдгээр түлшнүүдээс одоо ингээд тоон үр дүн гаргаа харуулсан байгааз ийм хэмжээний энерги ялгаруулдаг гэд аль нь хамгийн их илчтэй байна вэ? Өөрөлдвөл өөрөөсөө илчтэй гэдэг чинь их хэмжээний дулаан ялгаруулж байгаа. Сайн байна. Ус төрөгч 143 кJ юм байна тий. За ус төрөгч гэдгийг та нар яаж мэдсэн мөлий хөхтүүд ээ? Урд нь нэр нь Тийм яг үнэ. Ингээд тоон утгыг хараад нэрийг хараад мэдчихлээ шүү дээ тийм ээ. За эдгээр түлшний шатах урвалын энергиэс одоо ингээд дүгнэлт хийя. Энэ дотроос ингээд аль нь хамгийн за 95 хүүхдүүд ингээд өөрсдийнхөө дүгнэлт хийгээд өгөөрэй. Багшийн юу хөдлөөд дээ шүү. Багш нь томруулах гэсэн чи хөдлөөд энэ за ингээд харж байгаас гэдэг юм хүүхдүүд. За энэ хүсэлтээ харж байгаа те дүгнэлт хийгээд өгөх юм шүү. Пропан ч юу лээ? Пропан гэж нэг юм ус төрөгч агуулсан хий байдаг юм нүрс ус төрөгч агуулсан. Хий байдаг байна. Одоо нэг газан билээ гэхдээ газ эдэн штэ хөхтүүдээ. На тиймэрхүү л гэж бодчих. Тийм шатдаг хий. За пропан бол хий юм байна шүү. За хүүхдүүдийн эндээс дүгнэлт хийсэн чинь те яаж дүгнэлт хийж болохоор байна? Ус төрөгч хамгийн их шаталтай хий. За болж байна. За тэгэл болоо ус төрөгч хамгийн их шаталтай хий. Тэгэл боллоо гэж үү? За ус төрөгчийн дараа тэр орж ийн тийм ээ. За тэрний дараа тэр орж ийн. Ус төрөгчийн дараа метан байгалийн ордог. Энэ 55%.
Дараа нь пропан 50%. Тэгээ хамгийн сүүлд нь октан, бензин 47% байдаг. За тэгэхээр ингэдэг хүүхдүүдээ энэ дотроос байна шүү дээ. Бензин гэдэг бол ямар төлөвтэй вэ? Шингэн төлөвтэй. Ус төрөгч метан, пропан ямар төлөвтэй байх вэ? Хий. За энэ дотроос ч тэ хүүхдүүдээ хамгийн хөнгөн, хамгийн нягт багтай тэ хамгийн хурдан шатдаг хийн ус төрөгч байхгүй юу? За тэгээд дараагийн хөнгөн тэ хурдан шатдаг хийн метан, дараа нь пропан тэгээд бензин орд юм байна. Тэгэхээр энэ нэг нөгөө төлөв байдал бас хамаарж гин үү? Хамаарж байна. За төлөв бас орж ирдэг байх юм шүү дээ. За тэгээ манай өнөөдрийн хичээл бол ингээ болчихлоо. Хүүхдүүд тэгэхээр одоо багш нь ингээ рекордыг нэлээж ирт. Тэгэхээр сая багшийнхаа тэмдэглэлээ даваарай гэсэн хэсгүүдийг дэвтэр дээрээ яг одоо бичээд тэмдэглээд за тэгээ багш руугаа одоо илгээх юм шүү.